Хипхоп урлагт дахин давтагдшгүй хэмээн нэрлэгддэг Айнстоп хамтлагийн 30 жилийн хойно төхөж байгаа гинэ. Гаргасан дуу болгоно нь хит болж төвцөнгөлдөх хүрээлэн хит хидэд дүүргэсэн тэд нэгэн нууцхан хүсэл тэн явдаг гинэ. Тэр нь үндэсний их баяр наадам өндөрсөний дараа төв талбайд өн төлбөргүй нийчгэр тоглолт зохион байгуулах гин. Төрсөн өдөрч гэж хэлж болох энэ тоглолтоо хипхоп урлагт хайртай энэ урлагийг дэмждэг. Бас Айнстопын нэрийн өмнөөс бүх монголчуудад зориулсан тоглолт байх гин шүү. Хэрвээ дарга удирдлагууд зөвшөөрвөл их хотын төв талбайд Айнстоп бут авах зурагтай. Энэ тухайгаач хамтлагийн гишүүн Коби яриллаа. Тэгээ өнгөө тоглох л тийм хүсэлээр 30 жилийн хойг дээр ахыг хичнээн болон одоо сайн хамтлаг дууч тэнд тоглодог одоо бидний бас очроос төгч байгаа ах гэж бодож байгаа. Тэгээ 30 жилээ бол тэнд биднийг сонсдог 30 жил хамт байсан бүх хүмүүстэйгээ аль болохоор ахиухан дуулаад тий нэг 300-400 дуу байдаг. Тэрнээс 100-ийн чултгаа дуулахыг тийм л зорилго байна 30 жилийн хойгоор. Тийм.